Өнөөдөр Дархан хот байгуулагдсны түүхэт 64 жилийн ой тохиож байна. Он өдрийн баярын хурал залуучууд театрт болж хүндэт иргэнийг батламжлах, хүндэт дэвтэрт бичиж алдаршуулах, төрийн дээд одон медаль гардуулах үйл ажиллагаа боллоо. Найрамдлын хотын хүндэт иргэнээр аймгийн цадаргаараа 2 удаа, иргэдийн төлөвчдийн хурлын дараагаар 1 удаа сонгогдсон ажиллаж байсан Сундуужувын Насан Батыг тодруулж, батламж, ингэрийн зүүсгэл, дурсгалын зүйлийг гардуул өглөө. Сундуужувын Насан Бат нь 1991 онд Батлан амлах яамнаас ажлын гаргаа эхэлж Улаанбаатар хотын Цахиргаа, Сүхбаатар дүүргийн цадаргын тамийн газарт мэргэжилтэн B&G хязгаарлагдмал хувьцаат компани, Шарын гол хязгаарлагдмал хувьцаат компани гүйцэтгэх захирал 2012-оос 2020 онд аймгийн цадарга, 2020-оос 2024 онд аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын дараагаар тус ажиллаж байсан юм а. Дахинчдынхаа одоо итгэл найдварыг хүлээж, заавас хийж бүтээснэ. Хамт олноороо аймгийнхаа иргэдийн хурал, засаг дарга түүний хамгийн газраар одоо үнэлүүлж энэхүү сайхан эрхэм хүндтэй алдрыг хүртсэнд чин сэтгэлээсээ талархаж баярлалаа гэдгээ хэлье. Энэ Дархан хот өнөөдөр Монгол улсын эдийн засаг нийгмийн томоохон төв болж энэ хойд бүстэй одоо Дархан хэмээх энэ хот өөрөө сайхан хөгжиж байна. Энэ хөгжлийн төлөө одоо үеийн залуучууд, одоогийн ахмадууд одоо Дархан хотод 4 үеэрээ ажиллаж амьдарч байгаа. Энэ бүх хүмүүсийн сэтгэл, зүтгэл, хөдөлмөр, хөлс, хүч. Тэгээ өөрснийх нь эзэмшсэн мэрэгжлийн ур чадвар, нэгдэл, тэгээ дээр нь ив нэгдэл, сэтгэл санаа нэг байсныхаа хүчинд өнөөдөр Дархан хот сайхан болж, дарханчууд хэмээх хэдүүлээ нэг гэр бүл болж ажиллаж амьдарч байна гэж ингэж ойлгодог. За энэ хугацаанд нэгэн хэсэгт нь одоо миний бие бас энэ орон нутгийг аймгийн засаг даргыг 2 бүрийн эрхийн хугацаанд, иргэдийн хурлын даргыг одоо 1 бүрийн эрхийн хугацаанд ажиллаж бас орон нутгийн бүтээн байгуулалтанд өөрийн удирдсан баг хамт олноо одоо удирдах ингэж бас хөдөлмөрлсөн байгаа. Тэгээ энэ хөдөлмөр маань бол энэ Дархан хот цаашид үүсэж хөгжиж хэлэхэд газрын доорх инженерийн барилга байгууламжийг одоо угсрах дид бүтцийн асуудлууд дээр бол бодлогын төвшөнд аймгийн иргэдийн хурлаас баталсан, Монгол улсын засгийн газараас баталсан Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэлийг хангасны хүчинд өнөөдөр Дархан хот маань одоо нийт хүн амынх нь 45% нь орон сууцнд амьдардаг ийм орчин үеийн шийдэл бүхий ийм хот болж хөгжиж байна. Тэгээд өшөө илүү сайхан ирээдүй бидэнд бий. Шарын гол хязгаарлалтын хувьцаат компани гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаанд компанийн нөөцийн нөөцийг нэмэгдүүлэн 378 сая тонн үрсийг Монгол улсын нөөцөд бүртгүүлж, хойд бүсийн дулааны эрчим хүчний хангамжийг бүрдүүлэн аж ахуй нэгж иргэдийн эрхлээний нөөцийг доктортой хангах нөхцөлийг бүрдүүлжээ. Аймгийн цадаргаар ажиллах хугацаанд Монгол улсын хууль тогтоомж төрийн бодлого, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг доктортой өсгөсний үр дүнд Дархуул аймаг 2017-2018 онуудад дараалан Монгол улсын тэргүүний аймгаар шалгарсан юм. Аймгийн хүндэт иргэнийг иргэдийн төлөөлчдийн хурлын даргын шийдвэрээр тодруулж батламжладаг уламжлалтай. Ингэхдээ төрийн бодлого шийдвэрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж нийгэм эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан амжилт зэрэг олон нөхцөл шалгуурыг үндэслэдэг байна.